стратеги ач холбогдолтой орд гэд бид нар чинь ингээд бодоод байдаг. Тэгээ уг үндэс нь одоо түрүүн хэллээ л дээ зөндөө хүмүүс юу гэхээр стратеги гэдэг чинь энэ ч бол зөвхөн мөнгөн ашиг тусаасаа гадна өөр ач холбогдолтой юм шүү. Тийм учраас энэ стратеги ач холбогдол геополитикийн хувьд ч байна уу те хөрөнгө оруулалтч нь одоо юу гэдэг төрүүчийн гараад явхад дараагийнх нь орж ирэхэд хинний нь орж ирэхийг харах хэрэгтэй гэдэг утгаараа тэгээ ингээ яваад байсан чинь цаг хугацааны явж нөгөө манай стратеги бол манай төрийн өөрийн чинь хандлага маань өөрөө юу болсон юм бэ гэхээр зөвхөн ашиг л хөөдөг шүү дээ. Ашигаал profit maximization policy яваад байгаа байхгүй. Ерөөсөө л нэгсэндээ стратеги гэдэг анхныхаа зорилгоос бол ингээд аль хэдийн хазаацсан явж байгаа гэсэн үг. Тэгээ энэ нь бол магадгүй нэгдүгээр парадокс юм байна гэж хараад сууж байна. За тэгээд хоёрдугаарт нь явж исэн чинь за тэгвэл энэ өгөөж гэдэг чинь юу юм бэ гэд та бүхэн нэлээд ярьлаа. Өгөөж бол төмөрө тодорхойлох юм байна. Тэрэнд нь бол маргаан байгаад байгаа юм байна. Маргаан нь юунд оршоод байгаа юм бэ гэж жоохон бодоо сууж исэн чинь энэ өгөөж чи юу нэг хий авах гэдэг юм гэдэг асуудал үүслээ л дээ. Өгөөж эзэн нь бид нар чинь нөгөө өгөх гээд байгаа хүмүүс нь болохоор бас жоохон бухимдаад байна шүү дээ. Гэхдээ яг авах гээд байгаа эзэн би энэ хий юм бэ гэдэг. Тэнгүүд чинь үндсэн хуулийн 6-гийн 1, 6-гийн 2 руу очихлаар энэ бол төр арт түмэнд өгөөж юм аа гэж заацсан юм байна л да. Тэгээ нэгсэндээ төр арт түмэн гэдэг чинь хий юм бэ гэдгээ бодох хэрэгтэй юм байна. Тэгсэн чинь манай төр чинь одоо яг одоо ингээ өгөөж тооцоолсон чинь зарим дээр нь одоо юу гэдэг цалиу өгж байгаа тийм ээ. Тэр тухайн төслөөс ажил амжиргаагаа аваад явж байгаа тэр нь зарцуулагдж байгаа мөнгөийг тооцохгүй гэж байгаа нь өөрөө нөгөө үндсэн хуулийнхаа 6-гийн 1 буюу яг тэнд ажиллаж байгаа монгол хүмүүсийг арт түмэн биш гэж тооцоод байна уу гэдэг парадокс орж ирж байгаа байхгүй. Яагаад төр нь өөрөө өөрсдийнхөө арт түмэнд орж байгаа мөнгийг өгөөж рүү оруулахгүй гэж зүтгэж байгаа нь айгүй сонирхолтой. Тэгээ энэ парадокс чи хаанаас үүсчээд яагаад ингэж байгаа юм бол гэдэг бас ингээд та хэдийг бодоо суужлаа. Тэгсэн чинь нөгөө аргачлалыг ярьж штэ аргачлалыг. Тэг ингээ яриа сууж исэн чинь цөмөрөө эдийн засгийн өгөөжийг нь дам бус биш юу шууд өгөөж дам өгөөж гэдэг байна. Тэгээ ингээ яг уул нь яг арт түмний нэг хэсэг шууд өгөөж аваад байгаа хэсэг чинь бол өдөр тутам цалингаа аваад амьдралаа залгуулад тогтвортойгоор өрхийн амжиргаагаа дээшлүүлж явж байгаа гэсэн үг байхгүй. Тэр чинь уул нь шууд өгөөж ин аваад байгаа. Тэгээд дээрэс нь тэндээс одоо тэр төсөл дээр ажиллаж байгаа ханган нийлүүлэгч гэрээ компаниуд тэнд ажиллаж байгаа хүмүүс тэр чинь шууд яагаад шууд өгөөж өгөхлөөр тэр чинь сард орж ирж байгаа орлого болгоноос нь авч байгаа байхгүй. Тэр чинь уул нь шууд өгөөж аваад байгаа. Татвар чинь бол жилд нэг удаа авна.